2017 онд эрүүгийн цагдаагийн алба бэлгийн мүлжлэгтэй холбоотой нийт 50 холбогдогч бүхий 42 гэмт хэргийг илрүүлээд байна. Уг гэмт хэргийн улмаас 130 охин хохирч бэлгийн мүлжлэгт өртсөн тоо байгаа юм. Харамсалтай нь бэлгийн мүлжлэгийн хохирогчдын 20 насанд хүрээгүй хүүхдүүд байсныг дуулгаж байна. Одоогоор дээрх бэлгийн мүлжлэгийн хохирогч болсон 7 иргэнийг зүүн өмнөд Азийн орнуудаас эх оронд нь аюулгүй авчираад байгаа юм. Түүнчлэн амжиргааны төвшин доогуур байдал гадаад улс оронд сурч ажиллах хүсэл тэмүүллийг нь энэ төрлийн гэмт хэрэгт голчлон ашигладаг гэдгийг хэлж байгаа юм. Энэ гэмт хэрэг цаашаад өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Яагаад энэ гэмт хэрэг гараад байна вэ гэхээр зэрэг энэ гэмт хэргийг үйлдээд байгаа этгээдүүд иргэдийн гадаадд сурч хөдөлмөрлөх гэсэн сэтгэлгээн дээр мөн түүнээс гадна амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бодол, за мөн ажилгүйдэл, ядуурл, за савн массажны газруудад тавих хяналт стандартыг нь шалгадаггүй, ямар байгууллага нь хяналт тавих нь тодорхойгүй, эрх зүйн орчин сул ийм байдлуудыг ашиглаж энэ гэмтгийг үйлдээд байгаа юм. За 20 насанд хүрээгүй хогчийн талаар би ярьсан. Энэ 20 хүүхдүүдийн тухайд ар гэрийн хараа хяналт сул ийм хүүхдүүд байж таарсан байна. Тэгэхээр зэрэг цаашид эцэг эхчүүд охин үүсдээ тавих хараа хяналтаа сайжруулах. За Монголын гадаадад ажиллаж амьдрах сонирхолтой иргэд тийм ээ. Цаашид энэ асуудлаа сайн зуучийн холбогдох зөвшөөрөлтэй байгууллагаар холбогдож, зуучлуулж гадаад байгууллагад зорчиж ажиллаж амьдрах шаардлагатай байна гэдгийг бас анхааруулж хэлэх зүйтэй юм болов. Хүн худалдаалах гэмт хэрэг нь олон улс үндэстэн дамнан үйлдэгддэг онц ностой гэмт хэргийн зүйлчлэлд багтдаг учраас урьдчилан сэргийлэх ажилд цагдаа хууль хяналтын байгууллагаас гадна иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байх шаардлагатайг сануулж байна. Хэрвээ гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучлах зараар холбогдох гэж байгаа бол өөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байгаа юм.